За Загсан бөмбөгийн 3-3 эмэгтэйчүүдийн дэлхийн цувралын тэмцээн Улаанбаатар хотно ийхүү эхэллээ. За дөнгөж сая удаа эхний тоглолт явагдсан. За эхний тоглолтын дээр Герман, Украины багууд эмэгтэй багууд бол тоглосон. За үүнд бол Украины баг 15 харьцаатайгаар бол эхний ялтаа байгуулсан байгаа. За хоёр дахь тоглолт маань Австрал, Монгол багуудын одоо эмэгтэйчүүдийн хооронд бол болж байна. За мэдээж дэлхийн эмэгтэйчүүдийн цувралын араас эрэгтэйчүүдийн цуврал явагдана. За үүний араас 23-нд одоо дэлхийн аврах шалгаруулах Загсан бөмбөгийн 3-3 аваргууд бол тодорно. Тавх манаас энэхүү Загсан бөмбөгийн 3-3 одоо тоглолтуудыг үзэхийг хүсвэл скватер талбай дээр хүрэлцэн хийж үзэх боломжтой байгаамаа. Загсан бөмбөгийн 3-3 эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр эхэллээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 2 өдөр үргэлжлэх тэмцээнд Америк нэгдсэн улс, Сингапур, Канада, Япон, Филиппин, Австри, Герман, Австрал, Украин улсын шилдэгүүдээс оролцож байна. Манай улсаас 3 баг оролцож байгаа юм. 12 багийг 4 хэсэгт хувааж хэсгээс 2 баг хасагдах шатанд өрсөлдөнө. Энэ сарын 23-нд эхлэх дэлхийн аврах шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээнд Монголын шгшээ баг А хэсэгт Канада, Японтой багтсан байна. Харин Улаанбаатар Амазонсынхан Б хэсэгт Филиппин, Австртай, амгалан Ю-24 багийнхан Америк нэгдсэн улс, Австралтай С хэсэгт таарчээ. Дэлхийн цувралд оролцож байгаа гадаадын 9 багаас 7 дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Дэлхийн шилдэгүүд Монголын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 23-наас 29-нд өрсөлдөнө. Тэмцээнд 30 гаруй орны эрэгтэй эмэгтэй шилдэг баг оролцож шилдэгүүдээ тодруулна. Мөн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд олон улсын 700 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Энэ үеэр Монголын өв соёлыг дэлхийд таниулан сурчлах боломж бүрдэж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.